заавал камер харж байгаа тулгаа хий гэсэн үг биш л дээ камергүй бол тийм ээ. Тэ ямар ч тохиолдолд эргээд азартдаг шүү гэдгийг хэлэх гээд байна. Хоёрдугаарт нь саяны хүчингийн хэрэг гэдэг дээр айгүй эвгүй зүйлийг удаа гарсан. Энэ манай Монгол хүний хийсэн хэрэг биш л дээ Солонгос хүний хийсэн хэрэг. Юу гэхэлэр зэрэг утас карман энэ карман байна. Метронд одоо метро бүгдээрээ CCTV-тэй болсон шүү дээ камертай болсон тэрийг мэдж байгаа тийм. Тэгсэн чинь нэг залуу доошоо карманаас утсаа гаргахад ингээд оролдоод ингээд тэгэн штэ. Тэгсэн чинь урталтай байсан юм битүү хүн ингээд олон хүнтэй метронд очиж тэгсэн чинь нөгөөх нь аваачаад тэр ингээд оролцсон гээд тэгээд цагтаад өгцөн. Тэгсэн чинь тэр залуу ял авч ирсэн. Яасан бэ гэхлээр зэрэг оролцсон болж үзсэн. Яагаад CCTV-д зөвхөн дээд толгойнууд л харагдсан шүү дээ. Доод хэсэг харагдахгүй. CCTV-д харахаар зэрэг яалтчгүй ингээ гар нь ингээд байгаа байхгүй. Ингээд хөдлөөд байгаа. Тэгээд тэрнээс болоод ял авчих. Тийм байдал хүртэл үүсчээд байгаа болохоор зэрэг бид нар яах ёстой вэ гэхээр зэрэг одоо орчин үед хүмүүсийн хоорондын харилцаа хүмүүс алхам тутамдаа анхааралтай байхгүй бол өөрөө тийм зориггүй байлаач гэсэн тийм юмд ингээд тийм санаандгүйгээр холбогдох тийм байдал нөхцөл байдал хүртэл алхам тутамд байна, мөч чуулганд байна, үүсээд байгаа шүү гэдгийг бас сайн хэлж өгөхгүй болохгүй юм байна л да. Тэ? Тэг би бол юу би яагаачгүй шүү дээ одоо хичнээн тэгэж мэлзээд хүрдэнд хүрэхгүй. Монголыг мартъя. Одоохон энэ дотроо бол одоо энд байгаа хүмүүсийг бодоход л тэгээ багсныг их сонирхолтой зүйл байна л да. Тэрний вэ гэхээр зэрэг айл улсад байгаа хүмүүс гэмт хэрэгтэй их холбогдоод байна вэ? Тэрний яагаад энэ вэ гэхээр зэрэг Солонгост байгаа хүмүүс гэмт хэрэгтэй их холбогдож байгаа байхгүй. Нөгөө түрүүчийн л хэлсэн жишээнүүд энэ яг нөгөө би хэлсэн шүү дээ голлох шалтгаанууд гэдэг. Тэр шалтгаанууд дээрээс нь нөгөө эцэг эхийнхээ өвгөрөөс гарч үзээгүй байж байгаа шууд хүрээд ирсэн залуучууд тийм юмуд байж байгаа. Гэтэл Америк ч юм уу Европт байгаа хүмүүс яг нэг хэсэг бүлэг хүмүүс нь бол угаасаа хулгайгаа хийгээд тэгээ амьдэрдэг хүмүүс байдаг юм. Гэтэл нийт масс нь болохоор зэрэг одоо арай өөр төвшний өөр зорилгоор явсан хүмүүс ч гэдэг юм. Тийм юу байдаг болохоор зэрэг бас арай гайгүй байдаг юм шиг байна. Тийм л юм ажилласан. Японд байгаа монголчууд дотроос бас харууд юм уу эсвэл яатсан хүмүүс нь тийм юмд холбогддог юм байлээ. Ерөнхийдөө бол залуучууд тийм юмд холбогддог. Тэр үнийг би яаж сонссон бэ гэсэн чинь Японд нэг өөр монгол ахгүй байдаг байхгүй таньдаг. Тэр шүүхийн орчуулга гэдэг юм байна. Японд ч өөр монгол хүмүүс их олон шүү дээ. Гэхдээ монгол хүн чинь цөөхөн нэг 50000 хүрэхгүй өөр монгол хүн бараг 30-40 мянга байдаг байхгүй. Тэгсэн өөр монголчуудаас илүү монголчууд их тэр холбогддог гэж сонио. Тиймэрхүү